За тэгэхээр 2025 оны 1-р сарын 14 буюу сая лав гарагаас ахуулаад Авилгатай эдийн засгийн газрын мөрдөн шалах хэлцээс эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох тодорхой хэрэгүүдийг дайжлах мөрдөн шалах ажиллагааг зохион байгуулад байна. За ингээд өнөөдөр бол нийслэлийн прокурорын зөвшөөрлийн дагуу дараах 2 хэрэгт бол мэдээлэл өгөх зөвшөөрөл гарсан байна. За эхний хэрэг нь сая таны асуусан хэрэг байна. За энэ хэрэг нь болохоор Монгол улс, Солонгос улс хоорондын засгийн газар хоорондын одоо зээлээр хэрэгжих, хөнгөлөлтөө зээлээр хэрэгжих энэхүү зээлийн хэлэлцүүл бол явагдсан. За нэг өсөндөө бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкны их үүсвэртэй хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр Монгол улсын Ар ханга, Баян онгор, Говь алтай, Говь сөмбөр, Дунд говь, Завхан, Өвөр ангаа, Сүхбаатар, Төв, Хинти гэсэн энэхүү 10 аймагуудын бол дулаан хангамжийн системийг сайжруулах, за дулааны станц барих гэсэн ийм зээлийн гэрээ бол байгуулсан байгаа. За тухайн гэрээний өртгөх нь бол 148.7 сая доллар. За зээлийн хугацаа нь бол 40 жилийн хугацаатай энэхүү гэрээнүүд бол байгуулсан. За ингээд эрчим хүчний яамнаас 2019 онд тухайн төсөлд бол зөвлөх үйлчлэгээ үзүүлэгчээр бүгд найрамдах Солонгос улсаас 2 аж ахуй нэгж, за Монгол улсаас бол 1 аж ахуй нэгжийг бол түншлэлээр сонгон шалгаруулсан байна. За ингээд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зөвлөх үйлчлэгээний нийтдээ 9 гаруй сая долларын бол гэрээг байгуулсан байна. Зөвхөн зөвлөх үйлчлэгээнд. Үүнээс хойш тухайн төслийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч компаниудын одоо ажлын гүйцэтгэл нь дуулын хангалтгүй. За зөвлөх үйлчлэгээний гэрээний хугацаанд дууссан байхад эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 50 бэх нь бол холбогдох хууль тогтоомжуудыг бол зөрчин албан тушаалын байдлаар уруулан ашигласан байна. За ингээд зөвлөх үйлчлэгээний гэрээний хугацааг сунгасан, за мөн зөвлөх үйлчлэгээний төсвийг үнэлэхгүйгээр буюу одоо 2.6 сая доллараар одоо нэмэгдүүлсэн. За мөн Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгжид ийхүү эдийн засгийн давуу байдал бий болсон хэрэгт бол мөрдөн шалах ажиллагаа явуулаад. За мөрдөн шалах ажиллагааны явцад ямар нөхцөл байдал тогтоогдож байгаа юм бэ гэхээр мөрдөн шалах ажиллагааны явцад зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч буюу нөгөө Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгж нь 50 бэхийг за эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан Монгол улсын иргэн Тэгийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон байна. За мөн зөвлөх үйлчлэгээтэй холбоотой 2.1 сая доллар буюу за 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг бол гаргаа авсан болох нь бол тус тогтоогдсон байна. Энэ хэрэгтэй холбогдуулсан бол нийтдээ 3 өнөг бол сэжигтээр баримтлан шалгаад байна. За нийтдээ 21 газар нутагт бол прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийн ажил бол зохион байгуулсан. За дээрх хүмүүсүүдийг Монгол улсын эрүүл болон тусгай анги 22.1-2 эрх мэдэл албан тушаал мэдл уруулан ашиглах гэмт хэрэг 22-ийн 11 буюу үнэлгээ хөрөнгөч гэсэн зүйл ангиудаар бол шалгаж байгаа. Ийм нөхцөл байдалтай байна. За тухайн төслийн явцад мэдээллээр гэх юм бол тухайн төсөл нь бол хэрэгжээд хамгийн сүүлийн одоо холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтээр бол 45% гүйцэтгэлтэй гэсэн тийм мэдээлэл гарсан. За уг төслийн бол ерөнхий туслан гүйцэтгэгчээр нь бүгд найрамдах Солонгос улсын аж ахуй нэгж бол шалгарсан байлээ. Тэгээ тухайн аж ахуй нэгж нь Дампуурсан гэх мэдээллийг бол Солонгос улсаас ийхүү албан ёсоор мэдгдсэн байна. За ингээд цаашдаа мөрдөн шалах ажиллагаа шуурхай зохион байгуулад ер нь тодорхой хэд хэдэн зүйлүүдийг шалгах шаардлагатай байна. Нөгөө хэргийн тухайд за хоёр дахь хэргийн тухайд гэх юм бол эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дараагаар ажиллаж байсан энэ нь за 2023 оны 1-р сарын 16-ны өдөр нэр бүхий аж ахуй нэгжээс ирүүлсэн Баян онгор аймгийн шинэ жинс цумын нутаг дэвсгэрт баригдах уул уурхаан баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг бол хэлэлцсэн байна. Тэгээд тухайн хүсэлтийг шийдвэрлээд техникийн нөхцөлийг нь баталсан. За ингээд мөрдөн шалах ажиллагааны явцад ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ гэхээр эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дараагаар ажиллаж байсан. Энэ нь бол дээрх техникийн нөхцөл баталснаас хойш буюу 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийн шууд хамаарал бүхий өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуй нэгжийн нэрээр дээр дурдсан аж ахуй нэгжтэй ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээг бол байгуулж өөртөө шууд эдийн засгийн давуу байдал бий болгосон. За ингээд мөрдөн шалах ажиллагаа, дайшлах ажиллагаа зохион байгуулад түүний гэрт хийсэн нэгжлэхээр бол доллар, йен, вон, евро буюу их хэмжээний валютууд бол илэрсэн. За энэ нь бол нийтдээ Монгол төгрөгөөр бол 350 орчим сая төгрөгийн
төгрөг бол бэлэн илэрсэн байгаа. За тэгээд уг мөнгөний их сурвалжийг бол олох зорилгоор энэ мөрдөн шалгах ажиллагааг бол шуурхай зохион байгуулалт ажиллаж байна. Дээрх этгээдэг бол 2025 оны 1-р сараас эхэлж шалгасан байгаа. За шалгалтаа Монгол Улсын эрүүл мэндийн тусгай ангийн 18-6-гийн 1 буюу мөнгө өгөх гэмтрэг 22-1-2 буюу нийт эрх мэдэл албан тушаалын бодлого уруулан ашиглах гэсэн зүйл ангуудаар шалгаж байгаа. Тэгэхээр 4-р цахилгаан станцын захирлын хувьд бол одоо хэрэг толбогдуулаад 48 цаг саатуулсан байгаа тийм. Тэгэхээр ер нь энэ одоо төс саатуулсны дараагаар бас ямар хуулийн процесс өрнөхлөө. За одоо тэр төлөлийн мэдээлэл бол цаашдаа тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч прокурорууд хэргийн цаар хүрээ тогтоосон нөхцөл байдлуудаас бол шалтгааллах байх. А яг одоогийн нөхцөл байдлаар бол тухайн хэрэгт нийтдээ 3 хүнийг бол сэжигтнээр баривчилсан байдалтай. Зарим нөө одоо хэвлүүдээр их сурвалжууд мэдээлж байгаагаар нийт 8 хүнийг холбогдуулсан шалгаад 4-ийн төр саатуулсан гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ хоёр хэрэг одоо нийлүүлээд одоо энэ холбогдуулсан хүмүүсийн тоо хэлж гэнэ үү? Тийм. Тэгэхээр хэвлэлээр бас тийм мэдээнүүд гарсан байлээ. 8 хүн гэх мэтчлэн. Яг ойлголт нь бол хоёр тусдаа өөр хэрэг байхгүй. Эрчим хүчний салбарт холбогдох хоёр хэрэг. Уг хоёр хэргийг одоо 2026 оны 1-р сарын 14-ний өдрөөс ахуулан ажлын шалгаж байгаа ийм ажил байна.